Тентормын бүтээгдэхүүнүүдээс яг энэ ходоодны шарх хеликобактер бүтээгдэхүүн хэрэглэхэд маш сайн үр дүн өгдөг. За ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэдгийг би танилцуулъя. За нэгдүгээрт нь болохоор жилийг хэрэглэнэ. Жилий. За жилий маань өөрөө ямар үйлчлэгээтэй байдг вэ гэхээр жилийний гол үйлчлэгээ бол ходоодыг бактерийг маш сайн устгадаг. Ялангуяа маш олон юм шинжлэх ухааны ажлууд байдаг л да. Жилийний бактери устгах тэр үйлчлэгээнийхэн талаар их олон юм судалгааны ажлууд байдаг. Тэгэхээр энэ ажлуудаас харж байхад бол ерөөсөө энэ зүгийн жилий гэдэг маань олон төрлийн бактери устгадаг. Тэр дотроо тэр хеликобактер бол өсөлтийг нь жилий их сайн дарангуулж өгдөг. Өсөлтийн үржлийг нь бас давхар дарангуулж өгдөг. Өөрөөр хэлбэл бактерийн өсгөхгүй байх нь нөгөөтэйгээр үржүүлэхгүй байх нь. Тийм учраас бид нар ходоодны хеликобактертай өрөвсөл шархтай хүмүүст бол зүгийн жилийн хандыг уухыг бол зөвлөж байгаа. За хэдийн хугацаагаар уух вэ гэхээр нөгөө ходоод маань 30 хоногт тийм ээ 1 сард төлждөг учраас доод нь 1 сар тэгээ 45 хоног хэрэглэх хэрэгтэй. За яг ходоод бүр шархалсан хүн бол тэгтээ тэргүй хеликобактерийн гурвалсан эмчилгээг хийлгэх шаардлагатай. Тэгэхээр хеликобактерийн гурвалсан эмчилгээг хийлгэж явах үед бактерийнх нь антибиотикийн гаж нөлөөг бол энэ APV маш сайн сармагжуулж өгдөг. Өөрөөр хэлбэл антибиотик бол цагаан эсийн тоог бууруулцдаг штэ. Тэгэхээр энэ юу маань жилий маань тэр цагаан эсийн тоог өсгөж өгдөг. Нөгөөдөөр тэр антибиотикны үйлчилгээг нь эрчимжүүлж өгдөг, хүчтэй болгож өгдөг. Тэгээд дээр нь тэр эмийн эмчилгээний үйлчилгээ үргэлжлэх хугацааг нь уртсгаж өгдөг. Та эм уулаа гэхэд таны бие жишээ нь 24 цаг үйлчлэх ёстой бол та жилийг ууж өгснөөр бүр илүү урт цагаар олон өдрөөр тэр эмийн үйлчлэгийг таны биед хадгалж өгдөг учраас тэр эмийн эмчилгээг эрчимжүүлэх тэгсэн хэрнээ эмийнхаа гаж нөлөөг бууруулах ийм сайн талуудтай байдаг. Тэгэхээр яг ходоод шархалсан хүмүүст ер нь бол нэг 3 хоног мацаг бариад ямар ч хоол идэхгүй те зөвхөн ус уух ийм зөвлөмжийг өгдөг л дөө. Тэгэхээр тэргүй ходоод шархалсан юм чинь хоол ороод ирэхээр тэр хоолоо боловсруулах гэж хүчил ялгаруулад шархаа уламл томруулж явахын оронд хоол идэхгүй байгаад ирэхээр ходоодны хүчил маань аяндаа өөрөө багасаад эхэлчихдэг. За тэр үед нь ус маш сайн ууж тэр ходоодны хүчлийг шингэлж өгч явах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол өдөртөө ходоодны шархтай хүн бол яг тийм мацаг барьж байгаа эмчилгээний үедээ 3-5 литр усыг өдөрт ууна. 3-5 литр усандаа жилийнээсээ хийгээд за хийхдээ бол бид нар ямар харьцаагаар бэлтгэх вэ гэхээр нэг аяга усанд нэг цайны халбаг гэж тооцоод энэ жилийгээ хийхнээс тэгэхээр 3 литрт ч жишээ нь хичнээн орох. Ямар ч гэсэн нэг 10 цайны халбаг жилийн орно гэсэн үг шүү дээ. Тэгээд хоол идэхгүй. За тэгээд дандаа юм зүгийн жилийтэй усаа уугаад байхад 3 хоногийн дараагаас ихэд шархал маш хурдан төлждөг. Энэ бол тэр нөгөө Оросын гастроэнтеролог гэдэг яг юм доторын эмч нарын хэрэглэдэг аргууд байгаа юм л да. Тэгэхээр энэ аргаар ходоодны шархтай хүмүүс мацаг барингаа хоол идэхгүйгээр энэ зөвхөн жилийтэй ус ууна. Зөвхөн жилийтэй ус уугаад байхад бол ходоод тэр 3 литр 5 литр усыг уухаар чинь ходоод үргэлжил жилийтэй устай байна гэсэн үг шүү дээ. Жилийн юм бүрхүүл үүсчихнэ гэсэн. Тэгэхээр ходоодны хүчлэлээс тэр жилийний давхарга маань ходоодоо хамгаалаад өгчнө. Тэр хоорондоо жилий маань өөрөө тэр ходоодны хананд байгаа бактерийг нь устгах үйлчлэгээ үзүүлнэ, шархыг нь төлжүүлэх үйлчлэгээ үзүүлнэ. Шархыг бол маш сайн сориггүй эдгэж өгдөг ийм давуу талтай. За энэ сорвчлтан дээр ярихад жишээ нь апибальзам гэдэг энэ юу вэ? Зүгийн жилийний тосон ханд байгаа. Тэгэхээр энэ зүгийн жилийний тосон ханд апибальзамыг ходоодны шархтай хүмүүс бол ялангуяа ингээд орой унтахтаа уугаад унтахад энэ тосон бүрхүүл ходоодны хананд ингээд үүсчихэж байгаа. Тэгэхээр ходоодны ингээд салт бүрхүүлэн дээр нь давхар ийм тосон бүрхүүл үүснэ. Тэгээд шөнөний туршингаа тэр ходоодны тэр нөгөө шархалсан хэсэг, өрөвссөн хэсгийг чинь ингээд төлжүүлээд жилийн маань үйлчлээд ингээд нөгөө дороос ингээд төрүүлээд идгээдэг. Тэгэхээр
энэ жилийн маань өөрөө шархыг одоо тэгж бүр булчингийн ургуулж ингэж доороос нь ургуулж түлжүүлдэг. Зүгээр нэг бүгэлждэг биш те. Доороос нь ингэж төрж ингэж идгээдэг учраас дахиж ингэж сэдрэхгүй болох юм боломжтой байдаг. Одоо жишээ нь цэцэргний тос ч гэдэг юм уу, зарим нэг юм бас нөгөө шархны эсрэг бүтээгдэхүүнүүд хэрэгэлдэг штэ. Тэгэхээр тэднийг хэрэгжилж яхад бол бас яг ингэж бүр ингээд доороосоо гоё түлжиж ирдэггүй учраас дахин ингээд ходоодны шарх сэдрэх тохиолдол байдаг. Тэгвэл юм тосон жилийн ханднууд нь болохоор тэр сориггүй үдгэж өгдөг. Тэгэхээр бид нар одоо жишээ нь улаан хоолойны одоо нарийсалтай хүмүүс гээд ярьдаг штэ тий. Тэд нар ч мөн адилхан ходоодны хүчилдээл тэр улаан хоолойны цас бүрхүүлчин ингэж түлэгцээр агаад түлэгцэн юм чи идэхтэй хумиж идэгсээр агаад ингээ бүр нарийсаад одоо нарийсал гэж ярьдаг штэ. Нарийсаж одоо хоол орхоо болоод бүр нэг ширхэг будаач орхоо болчдөг. Тэгэхээр тэрнтэй л адилхан л гэсэн үг байхгүй юу? Ер нь ходоодны шарх чи идэхтэй бас өөрөө ингээд хумиралдаад ийм хатангаршаад идэгчдэг. Жилийг ялангуяа юм жилийн тосон хандыг хэрэглэхэд бол тийм юу үүсэхгүй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл сорив үүсэхгүй идэгдэг. Маш гоё соривгүй идэгдэг. Манай нэг хэрэглэгч байдаг. Одоо 75 наснда ходоодны полип ахуулсан, ходоодны полип ургацэг гэсэн үг шүү дээ. Бас л нэг хавдрын ихэн шат. Ходоодны хавдрын одоо ихэн шатны эхлэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр ургацэг маань уцаар агаад ходоодны хавдрын эхлэл болоод тэгээд бүр удаад ирэхээр ходоод бол юу яадаг? Хавдар болдог. Яг тийм ургацтай хүн нэлээд том 1 см-ийн том ургацэг яг ходоодны гарах амсар дээр 12 нудлаа гэцрүү орох тэр амсар дээр нэм хавдар үүссэн ургацэг үүссэн ийм хэрэглэгч маань ургацгаа ахуулсан хагалгаа хийлгээд ургангийн хагалгаагаар тэр ургацгаа ахуулаад авахт нь бас ойр орчимд нэм жижигхэн цацсан ийм жижигхэн ийм бас ургацгууд ургачихсан ийм хэрэглэгч маань манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байгаа. Эхлээд юугаан хагалгаанд орохосоо өмнө тэр чинь нэлээд настай хүн юм чинь урьдчилан сэргийлэх зорилгоор нөгөө цус алдах янз бүрийн эрсдлээс хамгаалах зорилгоор манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн. Тэгээд хагалгааны дараа бас энэ бүтээгдэхүүн хэрэглэсэн. Тэгэхээр ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн гэхээр энэ экстра бифунган тэгээд энэ тополеп бал байгаа жилитэй бал тэгээд апи бальзам 1 гээд эднэрийг хэрэглүүлсэн байгаа. Тэгээд хэрэглээд нөгөө хагалгаанд орхосоо өмнө хэрэглэж байгаа хагалгаанаас гарч ирээд хэрэглүүлж агаад дараа нь сарын дараа дурандуулаад нөгөө ахуулсан полип маань суур нь хэр байна. Тэр чинь бас суураар нь авахгүй дараа нь дахиад ургачдаг юм талтай байдаг. Тэгэхээр суур ямар байна гэд ингээд эмчилгээнийхээ үр дүнг үзүүлсэн байгаа. 2 дугаар эмнэлэг дээр хагалгаанд орсон. Ингээд бол тэр авсан полип бол ямар ч юугүйгээр сориггүй идэгцэн их гоё идэгсэн байна. Ерөөсө эхлээд мэс засал хийсэн хаалгаа хийсэн юм чинь өөрөө тэр юугаан авсан газар хайгаад болохгүй байсан. Тэгэхээр энэ бол юу харж байгаа гэхээр их гоё сориггүй идэж байгаа нь харагдаж байгаа. За энэ бүр гэрэл амир орж байна. За өнөөдрийн лайв нэг жоохон иймэрхүү техникийн сааталтай. За тэгэхээр бид нар энэ юугаа хэрэглэх нь жилигээ хэрэглэх нь цайгаадах юм тий. За өөр манай дээр юу хэрэглэх вэ гэхээр энэ апи бальзам 2 гэдэг байгаа. Энэ апи бальзам 2-ыг хэрэглэж болно. Тэгэхээр апи бальзам 2 болохоор баавгад органы тостой зөвгийн жилийн ханд байгаа. Тэгэхээр энэ апи бальзам 2-ыг хэрэглэхэд бол ямар үр дүн байдаг вэ гэхээр ходоодны шарх бол юу яаж өгөхөөс гадна ходоодны салт бүрхүүл маш сайн юу яадаг төлждөг. Ходоодны салт бүрхүүлийг маш сайн төлжүүлж өгдөг. Тэгэхээр бидний ходоодны салт бүрхүүл маань өөрөө бүрэн бүтэн байгаад байх юм бол бидний ходоод өвдөхгүй л гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас сайн юм л болоод байна. За яг хонгээл авчи. За
За энэ дээр би нэг зураг харуулъя, та нарын зургийг хартаа. Энэ манай нэг хэрэглэгч байгаа хеликобактертэй. Тэгэхээр хеликобактериас болоод ерөнхийдөө бас нүүрэн дээр ийм батгшилт их үүсдэг. Батгшилт үүсээд тэгээд юутай болдог. Сорвжилт үүсдэг. Тэгэхээр энэ хэрэглэгчийн хувьд бол манай энэ хеликобактерийн хөтөлбөрийг хэрэглээд 2 сарын дараа бол нүүр арьс бол маш гоё ирүүлсэн байгаа. Тэгэхээр энэ хэрэглэгчийн хувьд бол архагшсан нойр улчирхай ходоодны юутай өрөвсөлтэй хеликобактертэй хеликобактерийн гурвалсан эмчилгээг маш олон удаа хийсэн боловч ерөөсөө үр дүнд хүрэхгүй байжгаад тэгээд манай Тентормын яг энэ хеликобактерийн эсрэг хөтөлбөрийг хэрэглээд их гоё үр дүн гаргасан ийм юу хэрэглэгч байгаа. Тэгэхээр юу хэрэглэсэн бэ гэхээр манай энэ хэрэглэгч маань энэ юу ходоод гидсний хөтөлбөрийг хэрэглэсэн байгаа. За ходоод гидсний хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ ходоод гидсний хөтөлбөрөө курсээр нь хэрэглэсэн. За мөн энэ юунуудаа хэрэглэсэн. Яг энэ нүүрэндээ болохоор энэ пилоид гэж шавар байгаа. Пилоид шавраа хэрэглэсэн. Тэгвэл яаж явал болох гэдэг юм. За энэ пилоид шаврыг хэрэглэсэн байгаа. Тэгэхээр энэ пилоид шавар маань бас өөрөө энэ нүүрний батгшилтыг маш сайн арилгадаг. За энэ чилидоны гэдэг тус байна. Энэ чилидоны тусыг яг энэ батгшсан нүүрэндээ түрхээд энэ сорвжилт бол маш сайхан арилсан батгшилт багассан байгаа. Эдрийг бол хэрэглэсэн байгаа. За одоодны өрөвсөлтэй хеликобактертэй хүмүүсийн хэрэглэх ерөөсөө бүтээгдэхүүн бол энэ жилийн шүү, энэ жилийн маань байгаа. За нөгөөдөөр энэ сүүнцэртэй бол бас их үр дүнтэй байдаг. Тэгэхээр энэ сүүнцрийн талаар энд би нэг та нарт юу харуулъя? Судалгааны ажил харуулъя. Тэгэхээр энэ дээр зүгийн сүүнцэр ходоодны шархны эсрэг гэсэн ийм нийтлэл гарсан байна л да. Тэгэхээр энэ нийтлэл дээр юуны тухай бичсэн гэхээр би энэ сүүлийн үеийн мэдээг та нарт харуулах гэж байна. Тэгэхээр хеликобактерийн эсрэг сүүнцэр бол маш сайн нөлөө үзүүлдгийг бол баталсан байгаа. Энийг Канадын нэгэн эмнэлэгт 1173 өвчтөнд зүгийн сүүнцрийг хэрэглүүлээд 3-7 хоногийн туршид өдөрт 2 удаа хоол идэхээс өмнө өглөөний хоол, оройны хоол идэхээс 20 минутын өмнө зүгийн сүүнцрийг хэрэглүүлээд ингээ явхад өвчтнүүдийн ходоодны өвдөлт төр завир нь бол 90% нь одоо 3-7 хоног энэ туршид сүүнцэр хэрэглүүлснээр одоо энэ юу н завирууд нь арилсан байгаа. За тэдгээрийн 50% нь хоол боловсруулах замын одоо илэрсэн хеликобактер нь бол 50-аас дээш хувь нь бол бас хеликобактер нь устсан гэсэн ийм одоо шинжлэх ухааны одоо юу статья байгаа. Тэгэхээр эндээс бид нэр энэ зүгийн сүүнцэртэй балыг хэрэглэхийг та бүхэнд бас давхар санал болгох гээд байна. Тэгэхээр энэ балан дапиток балан дотор нөгөө EPV гэд байдаг. Энэ EPV дотор байдаг зүгийн жилийн маань байгаа. За тэгээд дээр нь зүгийн сүүнцэр байгаа. Тэгэхээр жилийн маань өөрөө прополисын өсөлт үржлийг дарангуулж өгч яадаг. Сүүнцэр маань өөрөө тэр ходоодны шархыг одоо арилгахаас гадна өвдөлтийн намдаагаа тэгээ хеликобактерийг устгаж өгдөг ийм хоёрлсан үйлчлэгээ явж байгаа юм. Тэгэхээр энэ зүгийн балчин өөрөө ходоодонд маш сайн нөлөөтэй байдаг те. Тэгэхээр ийм жилийн орсон, сүүнцэр орсон зүгийн бал буюу гурвалсан үйлчлэгээтэй эдгээр балуудыг хэрэглэхэд бол одоо гурвалсан үйлчлэгээнээс илүү өөрөөр хэлбэл бүр 5, 6, 7 дахин илүү хүчтэй үйлчлэгээ үзүүлнэ гэсэн. Тэгэхээр ходоодны хеликобактертэй хүмүүс бол жилийтэй бал тополокийг хэрэглэж болно. Апитокийг хэрэглүүл бүр илүү сайн байх нь шүү дээ тий. Тэгээд энэ юугаа ходоод гидснийхаа хөтөлбөрийг хэрэглээрэй. Тэгэхээр энэ ходоод гидсний хөтөлбөр маань ямар үр дүнтэй байгаа вэ гэхээр энэ элэг цус нойр улчирхааны үйл ажиллагааг давхар зохицуулаад өгчдөг. Тэгэхээр ходоод элэг цус нойр улчирхаа энэ гурван эргэтэн бол ахын дүүс эргэтэн. Ураг ээжийнхээ хөвлөд байхдаа энэ гурван эргэтэн нэг өдөр ургадаг. Өөрөөр хэлбэл яг зэрэг ургадаг ихийнхаа гэсэн.
Тэгэхээр ерөөсөө яг ихэр 3 эргэтэн л гэж ойлгож болох нь шүү дээ. Нэг эргэтнийх нь үйл ажиллагаа доголдоход нөгөө эргэтнийхээ үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Тийм учраас ходоод нь асуудалтай элэг зүс нь зүгээр гэж болохгүй. Ходоод нь асуудалтай байна гэдэг чинь элэг зүсний асуудалтай л байна гэсэн. Элэг зүсний асуудалтай байгаа бол нойр хвчиргааны асуудалтай байна гэсэн. Тийм учраас энэ ходоод гэсний хөтөлбөр буюу энэ хоол боловсруулах бүх эргэтэн тогтолцооныхаа үйл ажиллагааг жигдээр нь анхаарч нөхөн сэргээх хэрэгтэй. Энэний тулд бол энэ ходоод гэсний хөтөлбөрөөр нь нөхөх бол санал болгож байгаа. За хеликобактери маань хор тарьдаг гэж түрүүн ярьсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн бактери өөрийнхөө орчинд хорт бодис ялгаруулдаг, хорт хий ялгаруулдаг байгаа. Тэгэхээр энэ хорт хий нь бидний ходоодыг юу яаж өгöd байгаа шүү дээ. Салс бүрхүүлэг маань гимтээгээд байгаа. Тийм учраас апихитийг уухыг санал болгож байна. Тэгэхээр апихит нь хүний биед байгаа шингэнүүдийг өөрөөр хэлбэл цус байна, тунгалгын шингэн байна, одоо хүний биед байгаа шингэн орчинд байгаа салстууд байна. Энэ салстуудад байгаа ямар нэгэн хортой бодисны хорыг хоргоожуулж өгч яадаг. Өөрөөр хэлбэл хеликобактерийн үлдээж одоо өгсөн тэрхүү одоо хор нөлөөг нь хоргоожуулж өгөх үүргийг гүйцэтгэнэ гэсэн. Тэгэхээр хордлогын тайлна. Тэгэхээр хеликобактертай хүн бол байнгын хордлоготой л явж байгаа гэсэн үг байна ш. Тэгэхээр бид нэр хеликобактерийн эмчилгээнд энэ апихитийг бас хамт хэрэгжилж өгдөг. За нөгөө бас нэг чухал үйлчлэг нь болохоор түрүүн би ходоодны эсэн дээр нэг зүйл ярьсан шүү дээ. Ходоодны эсийн дотоод шүүрлийн булчирхайн эс гэж байдаг. Тэр дотоод шүүрлийн булчирхайн эс маань үйл ажиллагаагаа алдчихаараа бусад эсийнхаа ялгаруулах шүүрлийн хэмжээг нэг бол хит их болгоод нэг бол бүр байхгүй болгоод байдаг гэж хэлсэн. Тэгэхээр энэ дотоод шүүрлийн булчирхайн эсийн үйл ажиллагааг хэвийн болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ эсийн үйл ажиллагааг хэвийн болгоход бол энэ апихит тусалдаг юм байна. Тийм учраас бид нар энэ ходоодны өрөвсөл шарахтай хүмүүст энэ апихитийг уухад үр дүн бол маш сайн байдаг. Хавсарч хэрэглэхийг ингээд зөвлөдөг байгаа. За ингээд миний ярих юмнууд бол ерөнхийдөө дууслаа. Та нарын тавьсан асуултанд бол ерөнхийдөө хариулсан баг шиг байна. За энд Ганцвя гэдэг нэг манай хүн ходоодны шархаас сэргийлээд бүтээгдэхүүн хэрэгжилж болох уу гэж байна. Тэгэхээр нөгөө түрүүний хэлсэн нөхцөлүүдээ шүү дээ, тийм. Ходоодыг одоо гимтээдэг тэрхүү стресс байна, арх, кофе, цай, хийжүүлсэн ундаа, хонсон хоол, өөр юу байгаа вэ? Давс гэдэг эдгээр хүчин зүйлүүдийг бол бүгднийг өөрийнхөө амьдралын хэм маягаар засах хэрэгтэй. Тэгээд дээр нь бол эдгээр бүтээгдэхүүнээ хэрэглээрэй. Хэрвээ хеликобактер чинь байх ёстой хэмжээнээс өндөр байгаа бол антибиотикийн нөгөө 2 антибиотикийг омефаразол буюу ходоодны салтыг хамгаалдаг ингээ гурвалсан эмчилгээтэй юм байдаг. Тэрийг уугаарай. Гэхдээ тэднийг уухдаа эдгээр бүтээгдэхүүнүүдэд хамт уувал илүү үр дүнтэй гэс гадна таны тэр антибиотикийн таны биед үүсгэж байгаа гаж нөлөөг бол байхгүй болгоно. За ерөнхий би асуултуудаа бүгдэнд нь хариулчих шиг боллоо. За тэгээд өөр бас хариулт даваагүй байвал комент хэсгээр биччихээрэй, бид нар бас дараа нь хариулаад явна. За дараагийн 4 өдрийн лайваар ямар сэдвээр зөвлөгөө авахыг хүсэж байна вэ гэдэг тухайга бичиж болно. За эсвэл бид нар түрүүний авсан санал асуулгаараа элэгний хатуурал, элэгний вирусын тухай бас яриул ямар байна вэ саналаа бичээрэй. За маргаашийн 5 дахь өдөр манай төв дээр маш гоё юм сургалт явагдах байгаа. Энэ сургалтын дээр болохоор зүгийн жилийн хорт хавдрын эсрэг хүний биед яаж үйлчлдэг тухай судалгааны ажлаас танилцуулна. Тэгэхээр хорт хавдар гэхээр бүх төрлийн хавдрууд орж байгаа. Тэгэхээр ер нь бол хавдраас сэргийлэх зорилгоор хэрвээ хавдартай хүн ойр орчин чинь байгаа бол тэр хүмүүстэй туслая гэж бодож байгаа бол маргааш манай 11 цагт болох сургалтанд та бүхнийг урьж байна. За ингээд цаг гаргаад миний лайвыг сонирхсан та бүхэнд баярлалаа. Эрүүл мэндийн эрхэм баялагийг та бүхэнд хүсэн өрөөё.